Зэозгонтэйгээр хэдүүлээ иргэн ирсэн хүсэл зэрэг төлөвөг хэвтэн хандрагийн портал болж энэ бичлэгээс юм лайк болон subscribe дараад өөр үзүүлгийг хэлэхэд манга цэг юм зурагт номцэг.com зурагт номцэг сайт гэсэн холбоосоор ороод хүссэн зурагт ном өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Ерөнхийдөө бичлэгнүүд маань ингээд 8000 лайк даваад байвал дараагийн бичлэгийг найлуулах хурлан хийгээд явчих болохоор тааж байна битгий санаа зовоорой. Окей. Тэгээд тэгээ өөр олон юм ярихгүй шууд гол сурал руу орцгоё. Зөвхөн хөрөөр манай хэд нөгөө нэг сүүдэр нуугдаг гэдээсэн мангасрууд хамгийн сүүл дайрснаар туснаа та. Түүнээс шүргэл явцгаая. За манай гисрийн салаа болохоор хамгийн шилдэгүүд нь штэ. Тэгээд тэрэндээ ч юм уу нөгөөдөө ч юм бол дорн зөксүүлж эхэлдэг. Тэгэд харанхуй дуусах, дасан зөксөх чадвартай ч үнэн хэрэгтэй тэдний хамгаалалт маш цол байдаг. Ийм багтаа байхад бид нар тэднийг ядах юмгүй савшиж чадна. За тэгээд энэ тулаан дээр нь геолог дайснуудын анхаарлыг татаж тэр хоёр нь кавер байрлалыг нь эвдэлж бэлэндээ давхар дайран одоо энэ хэдийг нь тоо толгойг нь зөөлж эхлэнэ. Энэ бол перж юмын шилдэг хүч. Гэвч манай хүн нөгөөдөлшин дээр нэгэн хурц туяаг гаргаж ирдэг бөгөөд новшигч яхаар юм болол байдаг хүн. Сум дуусгана. Хийцээ толгойн баях ирэх юм бэ гэсээр нөгөө талд байдаг хэсэг зэргүүд нь хэдийн хяналтаа алдаж эхэлж байхад манай хэд яг тэр хитэн ирж таардаг. Тэгээд хэлээд та нар сайн ажиллаа. Ажил болох гэж байна. Бид нар авраглаа гэсээр манай гисрийг харсан нөгөөдөл нь бүгд баярлаж эхэлнэ. Байрлал томсгоод тэдний бүх талаас нь эзлээ. Одоо тэдэн рүү дайрах чиний ээлж гэснэ. Одоо манайхан энэ нийтийн тулдгаар болдог. Тэгээд яг тулдхнууд тэгээд манай гисрийг ирсэн чинь нөгөөдөл нь хойшоо ухарч өрдөг бөгөөд өсөлтгээс өмнө ухарчихлаа. Молорос ч дагуу ухаалаг юм аа. Гээд нөгөө хэдэн мангасууд нь ялдчихгүй айкуу сайтай гэдгийг манай хүн мэднэ. Бэлэнда чи тэдний өдөртөгчийг олж чадах толгойдоо ивэртэй байх хэвээр. Ухрах дөхөө өгöd байгаа мангас нь тэрэлвэж таарна. Гээ нийтийг нэг хүн өдөртөж байгаа юм байна гэж боддог. Нэт хөөж байгаа юм. Гэсээр нөгөөдөө чинь манай хэд ардаас нь хөөж эхэлнэ. Тэдэнд хоёр дахь боломж олгож шалтгаан байхгүй. Дараа нь нийтдээ дайдах хэрэггүй. Тэдний өдөртөгчийг устгасан цагт систем нь өгөө болон задрна. Тийм болохоор одоо л бүгднийг нь устгах хэрэгтэй. Тэрч их өөрчлөгдөж. Ингээд энэ бэлгийн дачин сая л манай гисрийг энэ хүн чинь нэрэл их өөрчлөгдөж ухаантай болжээ гэдэг утгаараа харж эхэлдэг. Зэмэртэж бэлэндээ болохоор тэдний толгойлогч нь хайж эхлэх бөгөөд модон дундуур дүүлж эхэлнэ. Бэлэндээ цааш нөгөөдөл чинь дээгүүр яван нэг ивэртэй нөхөр байгааг нь харангуйтаа олцоглоо залуу үзэнтэй. Ингээд олсон хойно нь манай гисэр түүн дээр очиж нөгөөдхийг нь голоор нь хуваадаг. Дуслаа. Гисэр эргэн тойрны хэдэд хандан тэдний толгойлогч нь өгсөн. Одоо бүгднийг нь устгах. Нэгийг нь ч үлдээж болохгүй. Харанхуй дунгадаа төгжөлтэй байсан аа. Гисээр нөгөөдөл чинь бүгд л одоо энэ дэдийг хаараар нь цогж эхэлнэ. За тэгээ яалтчгүй энэ тулаан нь хэдийн дуусах бөгөөд бидний ялалтаар өндөрлөж байгаа. Тэгээ бэлэндад цэргүүдэд тоол гэсэн тушаалыг өгөөд гавр зэбэр усган цэргүүдийг автэр. Тэгэд гээл юм болоо надтай хамт фалиароос цогсуудыг тараах болно. Тэдний цогсыг тараана. Инглигээд яг ямар шалтгаантай? Өндөр нь бусад мангасуудыг хөөн. Валерос энэ ойн хоолны пирамид дээгүүр байр эзэлдэг. Энгүүл буудлах газар маань хамаагүй аюул багтаа болно гэсэн үг. Тэгээ манай хэд маань байгаараа ажиллаад хэдийн 10 хоног өнгөрсөн байх бөгөөд одоо бид нар Валеросыг устгасан юм чинь миний төлөвлөсөн зам дагуу байдаг бүх аюул үгүй болж байгаа. Үлдсэн ганц гэвэл рүүнэ чулууг олборлох л үлдлээ. Бэлэндээ бүх цэргүүдэд тоож тусаад 3 цэрэг дутуу байна гэгээсээр тэлдэг. Тэгээд тэр 3 цэргийг яг яасан болоо, үхсэн болоо гэсэн чи ерөөсө цогцсон олдохгүй байгаа бөгөөд нөгөө Манус гэдэг нөхөр нь алга болж гисэн гэдгийг нь бид нар мэдчихвнаа. Тэгээ нөгөө хідэн цэргүүд нь болохоор тэр үхсэн байж магадгүй. Гэхдээ тэрний цогцсон болдог гэхээр түүний зан чанараас нь дүгнэх юм бол тэр дулаан дор зугчихсан байхаа буюу угаасаа ойлгомжтой л доо тий. Замртаа зурглал нөгөө нэгэд 3 цэрэг рүү шилждэг бөгөөд нөгөө 3 ямартаа зугтаж байдаг. Тэгээ эргээд нөгөө тулаан руу харангуйтаа тэр тулаан ямар амар дууч юм бэ. Хэрвээ Манус чи байгаагаа бол бид өдөөд өгчихсэн байгаа хаа. Хэдүүлээ нэлээд холжчихсан юм чин гүүхэ болов яасан юм. За та хоёр яагаад байгаа юм те. Хурдган шиг явахгүй л хэдүүлээ удалгүй наадуулаа чи ардаа зөөхөх болно шүү гэд харсан чинь нөгөө хоёр нь зогсчихсан байдаг. Тэгээ эргээд харсан чинь нөгөө хоёр нь яг яагаад зогссон юм бэ гэсэн нэг зүйл рүү заагаад байдаг бөгөөд нөгөө зүйл нь юу байдаг вэ гэхээр яг тэр нөгөө зугтаж явж байсан нөгөө Манус гэсэн нөхрийнх нь урд нь нэг мангас гараад ирсэн байдаг. Нөгөө өнөх могоо том мангас ч одоо энэ гурыг зогсоох амархан шүү дээ. Эргээ манай өдрөө зурглал шийддэг бөгөөд ямар тааш нөгөө ярьснараа моднуудыг цэвэрлээд явж байдаг. Өөх тушуухан байхгүй тэд нар хамтарч сайн ажиллаж байна шүү. Би хизээш энэ залхан хөсний цэргүүдийг ийм шаргуу ажиллах ерөөсөө харж байгаагүй юм байна гэд. Манай хүнийг яалтчгүй энэ хэд өдөртөж чадж байгаа маяг гэдгээр хүтэн зөвшөөрдөг. Дөрөвдөл нөгөө кавер чи манай өндөр очингуудаа замаатай би дуусгах гэсэн эднэрийг явуулах гэж байгаа мó. Ганцхан удаа ашиглан хэрж байгаа өрөвлөлтөө санагдахгүй нэг ихтэй. Бид санацгаа. Би тэднийг өөрийнхөө хувийн хөсний цэргүүд болж ашиглах болно.
Хөлсний зэргүүдийн багаар ажиллах чадвар муу бах нь энгийн үзэгдэлч ийм хിവэрэ байвал энгийн армийн эсрэг өргөн хүрээний дулаан хийж чадахгүй. Гэсэн хэдий ч энэ залуу зайл хэдийн энэ төрөмтлөгдсөн туршлагаараа хөлсний зэргүүдийн хязгаарыг давсан байгаа. Тэд миний хүчийг тэдүүлэх гол суур болох болно. Кавралгачаа. Бид нэр замд байгаа полиросын цогцнуудыг тараагаад дуусчихлаа. За сайн ажиллалаа газил. Энд хэлж байсан ч нөлөө давгүй болтоо шүү. Буудалсан газраас хойш бид нэр энэ хүртэл нэгч мангас харсангүй. Бүр нэгч мангас шүү. Зэмэртэ шинэ үеийн бэлэндэ хурж ирэнгүүтээ ямар нэгэн зүйл харсан гэж хэлдэг. Манай гисэр энийг сонсонготой одооноос бүгд хамаг чадлаараа зам гаргацгаа гэж нөгөөдөлдөө тушаагаад хэсэг хугацаа өнгөрөхөд манай хэд ямар таачаа нөгөө хүсээдүүлсэн рүүнэ чулууны ордон дээрээ тулж ирсэн харагдан. Тэгээд эргэн тойрны хүмүүс нь болохоор энэ рүүнэ чулуу юм уу? Энэ үнэхээр рүүнэ чулуу гэж юу гээл. Нөгөө каверч нь болохоор энэ үнэхээр мөнгө болохоор зөв лифтэй юм аа. Би ч юм хэлий үсттэй. Түүнд ингэж ажиллах ямар нэгэн шалтгаан үргэлж байдаг юм. Бэлэндэ чинь нөгөө нэг эзэнтэйгээ загнаадсан хүн чинь залуу эзэндээ та үнэхээр энэ бүхний яаж мэдсэн юм бэ? Энэ чулуунууд өрөөний чулуу мó бүгд амьдралынхаа дуршаад ганц удаач болтгоо хурж болохоор зүйл биш байна. Хэрвээ бид нар энийг бүгдийг нь олборлохгүй баян болно доо гэсэн. Үгүй. Та нар хаашаа явж чадахгүй. Яагаад гэвэл одоо бүгд энд дуусна. Гэлсэн саяны тэр цогц чинь маанус буюу нөгөө зүхтаадаг цог цэргийн цогц байсан байж таарна. Тэр тэнийг ингээд яаж энэ хүрээ дэрв. Хойшоо бол. Ингээд манай хүн урд нь гарсан мананг арилга болгоход хаасаагүй цогцснууд гараад ирдэг. Юу вэ? Юм бахан цогцнууд вэ? Би сая ганц магасын цогцсож биш. Хүний цогцос хүртэл харлаа. Залуу үцэнтэй. Рүүнэ чулууг зүгээрс нэг үнэгүй олборлож болохгүй бололтой. Хэмжээг нь хараад байгаад энэ яг өндөр зэрэглэлийн мангасын өөр юм шиг байна. Зарим цогцнууд нь бараг бүтнээр байхыг бодвол энэ газар эзэнтэй байх. Цогцснуудаас ялгарч байгаа хортхи маанатай холилдсанаас болоод би хурдан анзарч чадсангүй. Новш гэж уурхаа дотор ямар нэгэн аюултай нэгэн зүйл байгаа гэсэн тэмдэглэл байх үгтэй. Бүгдээрээ анхаарцгаа. Тулаанд бэлтцгээ гэсэн нөгөө айхтар том мангас нь манай хэдийн өмнө гараад ирнэ. Тэгээ нүүдэлтэй тараад гэсэн тушаалыг өгөөд өөрөө тэр мангастай тулалтгаар болж нөгөөд рүү чинь дайраад түүний толгоор нь зоож чаддаг. Манай ашиглаж дайрсан байхад зөвхөн зураас л гарч байгаа юм. Ямар гэж чи хайрс тамт юм бэ? Ингээд нөгөөх нь болохоор манай хүний ерөөсө дайралтыг нөлөөлдөггүй. Нөлөөлөл нэг могооч нь хороо цацах үед манай хүний нөмргөнд нь хайлтхан хүрэхэд л нөгөөх нь өмөрөө талга болж байдаг. Нэмэрдэж манай хүн үргэлжлүүл нөгөөд рүү чинь цавчхыг оролдог боловч өөрөө дэвсүүл итгэдэг. Өрөөдөө нөгөө хитэн цэргүүд нь дайрдаг бөгөөд амар том учраас энэ хитэн цэргүүдийг нь бязалахаар дайрнаа. Нэмэрдэж манай хүн болохоор амьд арчсан байдаг бөгөөд одоо өөрийн нүдээр харчихсан болохоор миний өмнө мэдрээд байсан муус өвн алга болчихлоо. Энэ зүйл рүүнэ чулууны ордны эзэн байх нь цуст мохой. Миний энэ аян замд агнах боломжгүй гэж дүгнсэн мангас байна. Ойн хамгийн хүн хэсэг тэмдэрдэг болохоор тулдах шаардлагагүй байсан гэж бодсон юмсан. Ялах магадлал маш бага. Одоохондоо буцаж ухраад сайн бэлснийхэн дараа буцаж ирвэл дээрч. Надад хойш тулах цаг байхгүй. Хэрвээ би одоо бууж өгөх юм бол миний өдий хүртэл хийсэн зүйл ямар ч утга учиргүй бол миний замд бүүсаад бол харж ивэл миний нууран дээр хэтэрхийг ачаа байгаа. 3 дахь цөм суллагт. Ингээд нөгөө төхрөө чинь өөрийнхөө 3 дахь цөмийг ажиглан асар хүчтэй маана төвлөрүүлэн түүний нүд рүү дайрдаг бөгөөд нүдийг нь ямар та шархтуулж чаднаа. Дээрээс нь нөгөө төгчин сохорсон амьтан маана хүн рүү ээж дараалан бяцлах гэж оролдог боловч ялах магадлал багч гэсэн цайлсхийж болдоггүй тулаан гэж байдаг юм. Үүрэг хариуцлага. Ингээд нөгөөдөг чинь одоо болоо. Миний хариуцлага үүрэг цаг гээд нөгөөдөлийнхөө өмнө нөгөө цус могоотойгоо тулдаж хэлнэ. Ямар ч зөвхөрөх шинжилгээ. 3 дахь цөмөө удаан хугацаанд суллах хэтэрхий эрсдэлтэй. Энэ байдлаараа энэ мангасыг алгаас өмнө миний маана тусгана. Залуу зэнтэй ангисээр нөгөөдөл нь хүрдэл маанаг тусгаар хүрдэрдэг бөгөөд гой аюулгүй байдлын үүднээс та зогсох хэрэгтэй. Бид нэг энэ мангасыг тогтоож уяа. Та нар бүгдээр энэ газрыг орхицгоо. Өршөөрэй. Та юу гэдэг юм бэ дарга? Юу гэсэн үгүй залуу эзэнтэй. Энэ авраг мангасын эсрэг дулаанд би байлаач гэсэн та нарыг аюулгүй байлгаж чадахгүй. Би та нарыг энэ талтгыг хөлийн зөвшөөрөхгүй. Тэгээд та яах гэж байгаа юм? Би энд тэр мангасыг ялах болно. Түүнийг одоо хүртэл үзүүлсэн зүйлс бараг л гайхамшигтай байсан. Тийм байтал өөрийгөө юу тэгтлээ хүчлээ. Зэний тул нэг тийм удаан ярилцах цаг байхгүй нөгөө могоон дээрээс нь хороо асгадаг бөгөөд хурдан явцгаа гэж нөгөөдөлдөө дуушаанаа. Зэмэртэ саяны хорноос нь өөртөө хамгаалангуудаа гуй биднийг тантай хамт тулаач. Бид нар хэзээ тань шиг хүнтэй таарч байгаагүй. Та бидний амийг маш олон удаа аварсан.
Энэ мөн новш юм огойл алга болчих бол тэр бүх эрдэнэс биднийх болно. Таныг ийм үед яасан ч ганцаарч өнгөрөхгүй. Бид нэр анхаарлыг татаад дайрах боломж гаргаж өгье. Бид танд итгэж байгаа болохоор гоё. Дааж гисэн бидэнд итгэж залуу үзэнтэй. Ингээд манай хүн болохоор яалдажгүй хүлээлт нөгөөдөл нь бүгд тавьж эхэлдэг. Энэ аврах үедээ бас үхлийн хортой. Түүний маш бат бөх хатуу цусан улаан харьсныг манай шингэсэн эртээс хэлмээрс нэвтэлж чадахгүй. Хэрвээ та нар нэг л удаа дайралтанд өртвөл гарцаагүй шууд өгнө. Гисэн хідээж түүний зүсэгдсэн нүд болон шархнууд руу довтолж чадвал тодорхой хэмжээний хохирол учирч болно. Аратнуудыг ойг судлах багийнхаа биднийг бүгднийг нь амьд буцаагаарай. Ингээд нөгөөдүүл чинь бөөндөө нөгөө могоороо дайрахаар болдог. Тэгээ саяны манай гисрийн хэлснээр болохоор эмзэг хэсгүүд рүү бөөндөө нэг нэгээрээ дайрж эхлэх бөгөөд манай хүн нүдрэн дайраад ирээдүг мэдэж байлаач. Бүх зүйл миний хүснээр байхгүй гэсэн чи хэрэг би ямар нэгэн зүйл хийхгүй л бол олон хүмүүс энэ ч өвөх болно. Бас би тэг хийх зөвшөөрөхгүй. Ягаад гэвэл зөвхөн биеийн газрын ирээдүг мэднэ. Гэснээ өнөөх амрах том могоогийн толгойг нь голоор нь хуваасны дараа би бол Пержумын ирээдүй. Зургдвал Пержум ордноор шилжнэ. Энэ бол ностой гэмтрэг эзэнтэй. Тэр таны орж болохгүй гэсэн тушаалыг зөвчин арав талаар ойроо нэвтрэгсэн байна буюу манай гисрийг арав дуудын ойроо хэдийн орчихсан гэдгийг нь Пержумын хэсэг зөвлөхүүд нь мэдчихсэн болж таарна. Анханасаа залуу эзэнтэй ямар зөрүүд байсныг нь мэдэн штэ хоморин. Та удаан хугацаанд эзгүй байснаас болоод залуу эзэнтэн өөрийгөө энэ газрын эзэг гэж бодсон байна л та. Үүнд сэтгэлээ төгсөх шаардлага огтлох. Залуу эзэнтэн ойроо нэвтрээд 2-7 хоног боллоо. Хэрвээ Скавын худлаа мэлэгдэл хийгээгүй байсан бол бид нэр түүнийг зогсоож чадах байсан. Түүнийг яагаад залуу эзэнтэн тусалсныг ойлгохгүй. Үүнээсээ болоод Хүлэг баатрын ч хэрэгэм зэргийн алдаж болох байхад. Ингээд өгөөдүүлжийн хэсэг хоорондоо хэрэлдээ зайдаг. Тэгээд аав нь болохоор юу ч хэлэхгүй зөвөр сонсож байхад нь гаднаас нь эзэнтэй ингэсээр нэг хүн орж ирсэн ээ. Та бууж ирээд түүнийг харах хэрэгтэй баха. Юу л уранд долб. Залуу эзэнтэн ингэсээр буцаад ирсэн байна. Дэмон хүн автор орж ирэнгүүтээ би гэртээ ирлээ аав. Би ч юм дараатуудын судалгаа хийх зөвшөөрлөө өгөхгүй гэж маш тодорхой хэлсэн санагдах юм. Намайг уучлаарай. Гэхдээ би хийх юм байсан юм аа. Хийх хэрэгтэй байсан гинэ. Шуултан хэлбэл чи аавынхаа тушаалыг зөрчих хэрэгтэй байсан гэх гээд өнөө. Араатуудын ойд нэвтрэх гэдэг чинь маш том ноцтой хэрэг. Та амнасаа алдаа зогсохгүй бүр мангасууд манай газар нутг руу дайрж орж ирэх магадлалтай шүү дээ. Гэхдээ чиний харж байгаачлан би амьд. Бас мангасууд манай газар нутг руу орж ирээгүй л ууцтэй. Ёо, танд одоо миний эсрэг үг хэлэх зөөрөх байгаад байгаа юм. Танд энд инээдтэй зүйл байна уу залуу эзэнтэй? Мэдээж одоогийн байдлаар ямар нэгэн асуудал гараагүй. Араатуудын өөрөө нэвтэрсэн хэргийг тань зүгээр өнгөрч болох юм. Ингэсэн чи танд ямар нэгэн шалтгаан байна уу? Энд чинь Гаундрейфолд удаас удаа. Тийм ээ. Би таны Рефолтын газар нутаг зожилсон тухай их эвгүй юм сонслоо. Эмили хадагдаг сүрдүүлж мөнгөн тусламж гэж хэлээд 20,000 алтаа Пержум руу хөргүүлсэн. Таны ачаар каунтын дургүй хүрснээс болоод манай газар нутаг өгдөг байсан бүх тусламжаа туслан бас хизээсүү тавиагүй юм шиг болгон цуцалж байгаа. Энэ бүх зүйл манай газар нутаг сөргөөр нөлөөлнө. Каунтын мөнгөний шунлыг ашиглан тархийг нь угаан ийм зүйл хийлгэх амарханч. Гэхдээ хэрвээ Амилиа дайсантайгаа хөртөл нэгдсэн бол тэр намайг зайлуулахын тулд байж болох бүх аргыг хэрэглэнэ гэсэн үг. Над руу ганцхан алуурчад яваад болно гэж бодоогүй л дээ. Гэхдээ одоо бол миний Амилиад үзүүлж чадах дарамт ямар ч хэрэггүй болчихлоо. Нуустай хөрөлцөө худалдаачдын холбоо энэ бүхэн зүгээр л энэ хэрэг явдлыг хаалхлах гэж зохиосон хоосон яриа мэдүүлж үлдэн. Хэрвээ би жоогонд хоцорсон бол газар нутгийн хил дээр хөлөгч гисэн хөвтөж байхгүй юу? Модож байсан чинь цаг хугацаа миний талд биш байна. Залуу эзэнтэй. Та ямар нэгэн зүйл хэлээч. Бид нэг чуурхай нөхцөл байдал байгаа болохоор эхлээд тэр 20,000 алтаа буцаагаад өгөх хэрэгтэй байна. Тэр мөнгөөр бүхэл бүтэн Хүлэг баатруудын салаа хэдэн сараар хөлсөж болох байтал. Би бүгдийг нь ашиглажчихсан. Бүх мөнгө араатуудын ойцуулахад ашиглажчихсан. Ингээд нөгөөдөлөө чинь цариг нь хөвс хийлгээ хийж байгаа байхгүй. За болоо штэ. Та бүгдийг нь зүгээр хараатнуудын ойр орохын тулд ашиглаж байгаа юм уу гэд чи юм уу ирэх юм балаа бацсан. Энд чи энэ газрын өв залгамжлагт хөвтөл өөрийн гараар бидний ирээдүй болсон газар нутгийг заана гинэ. Гислэм Пержум. Чи одоо зөвлөд энэ газрын өв залгамжлагч биш. Гимт хэрэгтэн боллоо. Түүнийг хүлээд шоронд хай. Одооноос эхлээд та нар надад санхүүжилтийн тусламж авах болно. 20,000 алтыг оролцуулаад. Ингээд нөгөөдөлөө хэлж эхлэв. Аав нь болохоор яг юу гэсэн үг юм бэ гэд хэлэхдээ Биленда гисээр Билендаг авчирдаг бөгөөд тийшээ очиод юу ч болж чадахгүй байсан бол би анханасаа тэр судалгааны ажлыг хийхгүй байсан юм.
хамгийн өндөр зэрэглэлийн рүүнэ чулуу. Юу? Рүүнэ чулуу? Хаанаас юм ховор зүйлэг болоод ирвэ? Магадгүй тэр 20,000 алтаа үүнд ашигласан байх. Би үүнийг аратнуудын ойгоос олборлсон. Хэрв энэ үнэхээр рүүнэ чулуу бол 40,000 хүрэх байх. Гэсэн чи манай нутгийн үйл ажиллагааг хангахад хүрэлцгүйц биш байна. Мэдээч. Гэхдээ ингэж зогсохгүй. Игээд нөгөө хийдэг нь дагуулад гардаг бөгөөд тэнцэн нь асар олон рүүнэ чулуу байгааг гарсан нөгөөдөл чинь энэ бүгдийг ердөө 2-7 хоногийн хугацаанд оллоо гэж юу? Хомарын аха. Би ийм хараад байна уу? Билэнда. Энэ бүх зүйл саяны судалгаанаас болж олдсон гэдэг нь үнэн үү? Тийм ээ эзэн минь. Залуу эзэнтэн судалгааны багийг өдөртөн энэ бүх зүйлийг олборлсон. Дээрөөс энтийн арьс, цус могоон дайвар, зүйлс бас бус бүх зүйлсийг одоо харагдаж байгаа рүүнэ чулуу бол бидний ойд үлдээсэнтэй харьцуулахад маш бага. Дэг эсэр нөгөөдөл чинь хандангуудаа анханасаа л энэ бүх зүйлийг би их орныхон төлөө хийсэн. Тиймээс энэ болсон бүх зүйлийг зөвхөн улстай ашиглах болно. Эзэн минь, ийм хэмжээний тушмалтай байгаад бид нар мөнгө гажигдна гэж санаа зовх хэрэггүй болох ч боллоо. Ингээд дэрэг тарахтаа нөгөө хоёр бүр манай хүнийг барьж идэгсэн хоёр чинь сайн ажиллаа залуу эзэнтэй. Та энэ зумдаа ядарсан байлгүй дээ. Танд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол бидэнд хэлээрэй за. Гэсэн чинь энэ тусламж хэдэн нөхцөл байгаа. Нөхцөл өө. Нэгдүгээрт Скаун Рикардо хоёрыг сууллаа. Тэд нэр миний тушаалыг дагаж үсэн юм. Хоёрт бид нар яг л өмнөшгөө иргэдийг аратнуудын орой орохыг хориглох хэрэгтэй. Хэрвээ ямар ч хэрэгцээг цоо яриа тарахад гэлбэл бидэнд асуудал утгаас наашгүй. Хангалттай шалтгаан байна шүү. Эцэст нь би хүлтийн цэргүүдийн багийг удирдах бас аюулгүй байдлыг хянах болно. Бүс нутагта цэргүүдээ шилжүүлэх, бүрд зөвшөөрөл авах нь цаг үрэх болохоор. Та тэгэхээр нууц харамтай болохоор төлөж байгаа гэсэн үг. Яасан ч үгүй шүү. Бид нар таныг яг юу төлөвлөд байгааг ч мэдэхгүй ч. Аавын хажууд байсан нөгөө залуу хэлэхдээ за болоо. Та ихтэй буруу зүйлийг ойлгосон юм шиг байна. Таны хийсэн зүйл чинь зүгээр л таны тэр ялнаас чинь хөнгөчлөг байсан. Тэнгүүтээ одоо гарч ирэнгүүтээ яагаад замаас холд гээд байгаа юм бэ гэсэн чинь буруу ойлгосон байна айлбарт. Би зөвхөн Рефолдын ордонд Фертиум санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд шаардлагатай нөхцөлийг дэвшүүлж байна. Ийм өчүүхэн асуудал манай үйл ажиллагаанд цаад учруулвал Фертиумын санхүүд ч мөн сөргөөр нөлөөлж мэднэ. Энэ үнэхээр зүгээр гэж юу? Тэр нөгөө санхүүч нь болохоор та ямар нэгэн зүйл хийлтэй гээд Фертиумд хэлдэг бөгөөд Фертиум ерөөсөө үүнд хэлэлцээр өгөхгүй. Ямар ч тач манай хүний ардаас нь кавер болон гэлүүн сэргүүдэд дагуулсаар рүүнэ чулууг таны хийснээр аччихлаа гэсээр хүрдэрдэг. Тэгээ мөн зааврын дагуу дээрүүс энтийн арсыг ямар ч нэмэлт химийн байцгүйгээр хадгалсан та цуст могоогоор яг юу хий гэж бодож байна да? Могооны цогцыг удахгүй задлана. Хор, цус, мах бас арсыг нь бүгдийг нь ялгаж хадгална. Тэгвэл ялцрахгүй. Мэдлээ ирэх мэ. Ойлголоо. Рандолф. За эзэнтэй. Эдгээр хүсний цэргүүд хүчтэй бөгөөд эр зөргөөр дүүр юм. Би залуу эзэнтэн яаж тэднийг өөрийн өдөрлөг дор байлгаад байгааг мэдэхгүй байна. Яг л өндөр зэрэглэлийн цэргийн хүчил юм. Аав нь манай өндөр ярангүйтэй. Өдөртгөд хэцүү байгадаг хүсний цэргүүдийг өөрийн өдөрлөг дор байлгана гэдэг. Чи хичээл зүтгэл гаргажээ. Өвдөө аав. Тэдэнгүүгээр энэ судалгааны ажлыг тавьж чадахгүй байсан. Ойлголоо. Явцгаая. Гисрэ. Би энэ удаад чамайг зүгээр өнгөрөөе. Гэхдээ хэрвээ чи ахаад миний тушаалыг зөрчвөл гарах үр дүн дагавартай нүүр тулах хэрэгтэй болно шүү. Баярлалаа аав. Чи бол ирээдүйд энэ газрыг өвлөж авах угсаа залгамжлагч шүү дээ. Эцэст нэг юм чи хойд зүгийн чонын сүнсийг эзэмшжээ. Хойд зүгийн чон. Энэ л Лутены хаант улсын хил хязгаарыг хамгаалдаг Бержман Каунт өгсөн нэршил. Аа минь ганцаардмал хүн байжээ. Сул дорой цэргүүд болон ядууралт автсансан. Гэвч эзэж дуусахгүй дайн өрөнтөөгөө хойд хязгаар тэр эхнэр Елена болон түүний хүү болох би байхгүй байсан ч гэсэн бүх амьдралаа энэ нутгийг хамгаалахад л зориулсан. Гэхдээ эцэст нь аимшигт үглээр өхөн бүгдэд мартагдсан. Зэмэрдэж аав нь яваад нөгөөдөл маань болохоор за одоо нэг ажлын ард гарсан учраас амарч болох нь дээ. Тэгэд манай хүнийг та амрахгүй мó гэхдээ шууд л амрахгүйгээр өөр нэг зүйл рүү явнаа гэж хэлдэг. Өрөөний чулууг болсон гэх цуу яриа хордон тархана. Манай нутгийг эзэлгээр занаж байгаа хүмүүсийн чихэнд ч бас хурдан хүрнэ. Би аль болох хурдан хүчтэй болох хэрэгтэй. Хинч намайг тулаан дуудаж зөргөлөхгүй болох хэмжээний. Ингээд цаашаа үрдүүлж яваад ухаан алдаад өгдөг. Зурглал нэг хүнд рүү шилжихэд нэгэн захиа ирсэн байдаг бөгөөд өнөختөр нь болохоор ардуудын ойн замын хэсэг суслагдсан. Дээгард гэр бүлтэй дайн эхлүүлж Пержумыг зайлуулах тэр үйл явдлаас хойш Дукал гэр бүл оролцсон. Пержумыг устгах. Тэд бидийг тэр Пержумыг эзэнгүй болгох гэж хэлээд байна уу? Цаг нэрлээ. Дукал гэр бүл Пержумд шинэ эзэн томилно гэсэн. Пержумд одоо өртөл манай хүмүүсээс хэр олон хүмүүс байгаа юм? Хоёр дагалдагч бас нэг хүлэг өтөр байгаа.
Хоёр дагалдагч Дэгэрдийн нутаг руу илгээ. Дэгэрдийн алга болсон гэж бодож байсан залуу эзэн Пержумын галзуу нутаг дээр үгсэн гэдэг чинь дайнгтлах хангалттай шалтгаан болно. Бас үүнийг удирдах гол командлагч Вектор байна. Гэтийн хідэн хүмүүсэнд болохоор манай хэд рүү дайрахах төлөвлөгөөгөө бодож байдаг бөгөөд бүх шийдвэрийг дүүх Дельфийн гаргасан. Ямар ч тушаал байсан гэсэн асуулт битгий асуу. Дайнд бэлтэг. Зоодо зураглаар харагдаж байгаа хүн болохоор Count Desmond, Harald Desmond. Энэ нөхцөл байдлыг анзаарсан өөр хүн байна уу? Зэмэртэ шинэ хүрээдийнүүдийн партиг дуусгаж байна. Тэгэхээр дараагийн адал явдлыг дараагийн партаас нь хүлээж авч үзээрэй. За юу. Мөн дараагийн партиг нь илүү хурдан авч үзэх хүсэх юм бол 8000 лайк. 8000 лайк хүрэх юм бол дараагийн партиг шууд оруулна гэж хэлж чадахгүй ч гэсэн дараагийн партиг найлуулга хурдан оруулаа. За юу. Тэгээд өөр нэг зүйлийг хэлэхэд манга цэг юм ээ. Зурагтном.com зурагт ном цэг сайт гэсэн холбоо суудраа ороод хүссэн зурагт номоо өндөр чанар мөн орчуулгатаагаар хүлээж авч уншаарай. Тэгээд энэ хүртэл нүдэнд нь үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Дөрөв баяртай.